За зөндөө хүн асуусан тул Монгол руу мөнгө яаж явуулдаг аргаа та бүхэндээ зааж өгөх шийдлээ. Сая харуулсан Remitly гэдэг аппликейшн байгаа. Энийг татаж аваад энэ руугаа ороод тэнгуү дээдлэлт нь өнөөдрийн еврогийн төгрөг рүү шилжүүлэх ханш хэд байгаа гэдгийг заагаад өгд. За энэ дээр харагдж байгаа шиг би яг адилхан өдөр нь ороод оройн хоосон чинь ингээд ханш нь өөрчлөгдсөн байгаа. Доор дарагдсан байгаа энэ send гэдэг явуулах гэсэн сум дээр дараад хэдэн евро вэ гэдгийг өөрөө бичээд өгөн. Тэгэхээр жишээлбэл 100 евро гэх юм бол одоо байгаа ханшаар нь тооцох юм бол 402,724 төгрөг болоход татварт нь 2 евро 99 центиг байнга авдаг. Тэгэхээр 102.99 евро гэсэн үг. Тэгээд эмчнээс яаж шилжүүлэх вэ? Хамгийн дээдлэлт нь банк руу шилжүүлнэ, банкны данс руу шилжүүлэх юм бол ийшээгээ дараад Монголын аль банк руу шилжүүлмээр байгаагаа сонгож авна. За миний жишээндээ Голомт банкыг сонглоо. Тэгэх юм бол тэр одоо хүлээж авах Голомт банкныхаа дансныхаа дугаарыг бичнэ. Тэгээ continue гэдэг дараа авчна гэсэн үг. Хүлээ авахчийнхаа бүх мэдээллийг оруулсныхаа дараа за Apple Pay-ээр төлөх юм уу, юугаар төлөх юм бэ? Одоо таны явуулахыг хүсэж байгаа мөнгөн дуун татвар ийм ханшны зөрүүтэй ийм их хэмжээний мөнгө Монголд даасанд чинь орох нэ гэдгийг ингээд харуулад өгдөг. Та бүх мэдээлэл шалгаад ингээд зөв байна гэх юм бол тэгээд pay гэдэг дээрээ дараад мөнгөнийх нь шилжүүлэх хийгнэ гэсэн үг. Хүсэх юм бол та шилжүүлэхээс өмнө онлайнаар еврогийн ханш Монгол банкнд хэдтэй байгаа вэ гэдгийг харж болно. Тэгээ миний хувьд бол Remitly бусад хааж очиж ингээд өндөр ханштай татвар төлж шилжүүлэхээс илүү юу нь бол хузан шуурхай. Тэгээ бас айгүй найдвартай амархан санагддаг тул байнга ашигладаг байгаа. Та бүхэн тэгээд өмнө мөнгө шилжүүлээд голомтынхаа дансад Монголдоо хүлээж авсан жишээ үйлдэлийг харуулж байна. Гүйлхийн утган дээр дандаа send email-нээс ирүүлсэн гэж гарч ирдэг байгаа. Энэ шилжүүлсэн мөнгөөр юу хийсэн бэ? Баримт нэг үл яасан бах нь онгоцны билетээ төлсөн бах нэ. За тэгээ бичлэгтэй минь хамт байсан баярлалаа. Өөр асуух асуулт байвал чөлөөтэй холбогдорой. Тэгээд миний YouTube хуудсыг минь дагаарай. Баярлалаа.